Almas Movie Guide. За үзэгчтэй бүхэндээ коронавирус гэх аюул тал дээр төвчийн дэлхийд даяар тархсан энэ цаг үед эрүүл мэндэд онцгой анхаараасаа гэсэн үднэс The Flu киног хүргэж байна. Вьетнам улсыг орхиж Солонгос улсад хараар ажиллах хүмүүсийг чингэлгээр зөөн авчирч тэр дунд биений үгүрхсэн нэгэн залуу байхаар кино хэлдэг. Харин энэ үед Солонгос зам цөмөрч доошо машин нунж хүнд байдалд орсон иргэн дээр аврах алтныхаа ирвээ. Аврах ажилдаа олсоор бууж машин төмөр утсан дээр дүнгэн дангад тогтож байхад хаалгыг нь эвдэлж нээснэ. Анхны харцаар эмэгтэйд дурлаж интер. Ажилдаа явж үж тийм завтай тий. Гэтэл санаандгүй хормойг нь урсны төлөө буухгүй чигш. Нөгөөх нь ч хийж аюулд орчихад үнэн айлгүй. Аврагчхад хүртэл баярлаач байхгүй. Явснаа эргээд унсан машинаас цүнх ав гэж уулзаж уурлаж интер. Ааштай хөөхөн байна лээ базар. Вьетнамуудыг зөөж авчирсан чингэлгээс хар ажилтнуудыг гаргахаар ирсэн ахтай хоёрыг дүүрэн өгсөн хүмүүс өгт. Гэтэл амьд үлдсэн нэгийг нь захиалагч руу аваачаар ачаата машин суулгаад явсан явган. Тэгсэн түр зогсохдоо алдаж нөгөө хоёрын дүүгийнх нь бие муудаж эмээс орохдоо хавийн хүн рүү ханаж түргэж нянга тараачж байгаа аахгүй юу? Хамаараа дарахад яадаг вэ? Манай аврагч залуу энж бүсгүүд дурлцсан болохоор ажлын найзаасаа гуйн барин нөгөө чухал материалтай цүнхийг нь автал дотроос нь утсан дуурдгийн. Шинэ романс үүсгэхийг хүссэн хүүхэн нь хүүхдтэй болохыг мэдэж явангаа. Охинд нь цүнхийг нөгөөд явуулна. Гэтэл нөгөө талд эми санд байсан бүх хүмүүс анги танхим сургууль соёл нийтийн унаа гэд гадаад орчинд халдвар тараасаар. Нян тараасан дүүн өндөр халуурч сүултээ цусаар бүлжин нөгөө эмч хүсгэн имлэх төрөгдөл. Өвчтний эд юмсаас уцыг нь олж чингэлэгтэй бичлэг үзээд Солонгост илэрч байгаа гүшийн төрлийн халдвар төвчин тул эмчлэх арга зам олох хэрэгтэйг ойлгохгүй юу? Тэгэд ахаас нь энэ газар хаана идэв энэ гэсэн чи мэдэн бодлонстай имлэгээр нэг хуурай агсан тавьж хүн амтнд зодож тэнэгтдэг юм да. Харин эмч эмэгтэй бяцхан охин гэртээ нойрхон байдаг тэнмэл муурыг хооллох гэж явж байгаад хэргийн эзэн хингэргийн тохируулсан гол вирус тэгчтэй таарч ойртод сууж муугаад хоол мол өгөөд нилээн дундаа орж интер. Ээжийн танихгүй хүнтэй дуурж болохгүй гэсэн захиас вэрвэ охин минь. Ханиалгаад байхаар нөгөө аврагч залуу руу ярьж дуудаж авчираад хамт эргээд иртэл хайцсан мэддэхгүй алгуулчтгийг. Гэтэл өвчтнүүд улам нэмэгдэж эмчнэр чингэлэг байгаа газрыг олон шинжилж үзэж байхдаа хүлийн мөр болж хүн зүгтснийг олоод мэдчихдэг. Тэгээд шуурхаа хурлуулж эмчнэр улсыг бүхэлд нь хамрахаас өмнө онц байдал зарлах хэрэгтэй гэд байхад эрүүл мэндийн сайд гих суудлаа эзэж тухалсан яргуур баачка юу ч болоогүй байхад яасан гэж тэгтээ гэж мэгэд мэдэм хэрдэг байхгүй юу? Тэгэж маргалдад цаг авч байх хооронд эмнэлэг ачааллаад илхээ байж гадуур өвчин хүндэрсэн иргэд эн тент унж тусч явсаар том ослохаар байдал бичсэн мэдээд эмчнэр түргэн хугацаанд тэндээс явуулахад манай бүсгүй дараагийн онгоцонд охинтойгоо сууя гэдүүлдэг. Гэтэл аврагч залууга охиныг нь том дэлгүүрт алдчихсан эрэл сурлуулаад байж гинэ. Энэ хооронд засгийн газраас мэдээлэл ээж ноцтой хүнд вирус илэрсэн ард түмэндээ зарлаж байна. Үүнтэй зэрэгцэд мартыг иргэд төвөж хөл толгоогоо алдсан юм болж маск санитал дээр бөөн алла. Ерөнхийдөө манайхан шиг юм болж байдаг шүү. Гихгүй юу? Уймэн дэндас арай гэж охиноо олоод явах гэтэл мартыг бүхэлд нь хааж тэр дорн хөл хороод тогтоол. Гял хаалганы цанд гарснараа эмч охиноо аваад нэг хүний илүү судал захиад залуутайгаа явах гэтэл нөгөө хинхэг гарч аврагчаа хийхэр үлдчихдэг. Тангараг өргөсөн бас өөрөө ахaltaа жаавс. Бусад эмчнэрийн байгаа объект руу орох гэтэл охин санаандгүй ханиалгаж сэжиглэгдээд бусад халдвар авсан байх магадaltaй иргэд рүү явуулчихдаг. Анх хятад улсаас эхлэн илэрч энтгэг Вьетнам улс орнуудын вирусанд тархснаар улам мэрчийг авчаад байна гэх мэдээлэл цэцэгдэж засгийн газраас онцгой байдал зарлан хүн нэмэхгүй хасахгүй бандан тас. Солонгос Америк эрдэмтэд шинжээчдтэй хамтран ажиллаж иргэдэд хяналт тавих болт. 48 цагийн дотор халдварын шинж тэмдэг илрээгүйг өөр талд вирустай тогтогдсон өөр нэг талд ялган байрлуулж байгаа. Тэгэд ээж хоёр хуваарлагдах гэд явж байхдаа охиноо халдвар авсан болохыг мэдээд халдвар аваагүй хүмүүсийн тасаг руу өмэнийг даламдуулаад нууцаар оруулчихдаг. Тэнд манай талын залуудад таардагч охиноо өвчин авсныг мэддүүлэхгүй гэж хиг яг хийсэн юм нүүр буруусаа л байдаг байхгүй юу? Мань хүн бол нөхөргөөг нь мэдсэн болохоор ойртох зай завсар гарахыг сөвөгчлөөстэй хараастай ширтээст. Аз болж хоёр зэрэгэлдэг газар нэг торны наан цаал байхаар болдог. Сэтгэлдээ болохоор гойм мом зүүж байгаад охиныг халдвар авсныг мэдчихлээ. Бүсгүйч би эмч биеийн байдлыг мэдчихин. Эмчилгээ байхгүй. Им тарай гаргаж аваагүй найдварг болсон. Гэхдээ хинт ч битгий илэрэ гэж гуйн ярилцаж уйл чалан сэтгэлээ багч болгож битээ. Их хүний сэтгэлээ гэж иви. Тэгж байтал ажилчид иргэд дундаас гол халдвар тэгчийг олно ашиггүй минь гэж. Энийг бол чинжилгээ хийж вирусны эсрэг ерөндөг гаргаж авахгүй л хайгаад байсан шүү. Тэгээд эмч үсгийг дуудаж нөгөө хүний олсон таал хэрэгтэй байна гэдэргээд авч явах гээд ирдгийн. Харин охиноо аврагч залууд үлдээгээд богино долгооны станцаар холбоо тогтоож явахаар тохирлоо. Тэгээд тэгч олсон хүн эргээд охин дээр ерөндөг туршихаар авч явахын даваан дээр 666 дугаар халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Хаана вэ? Бидэнтэй яв гэсэн манай ясны аврагч залуу. Би байна яасан. Мэн чи зүгээр штэ гэж золиосонд явбаа өрх. Энэ хооронд улсын хурлын гишүүд ерөнхийлөгчтэйгөө зөрчилцээр байгаа байхгүй юу? Ерөнхийн халдвар аваагүйг нь гаргая гэхээр бусд нь хэнийг ч гарахгүй. Бүгдийг нь бараг алаад нуучлаа.
гэд бидэг шүү бүр арай. Ядж яхад Америкийн засгийн газарт базуулсан ерөнхийн байд суух газар олон ядан нэрнээс ашгүй албан тушаал юм шивдэ гэж бодон дэвчин зайлвал. Эмч бүсгүй аргас өвчлөн охиноо гялс оруулан гаргаж явсан ерөнхөө айц төгшөр дунд хид хэд тарж амждагч нойр суулагч буугаар буудуулж ухаан алдчихвөө. Харин нөгөө талд өвчин тусааг хүмүүс нь яагаад гарахгүй явуулахгүй байгаад бүхэмдэн үемийн дэгдэж бослог гин. Залуу ирүүл болохоор халдвар авсан хүмүүсийн тасгаас гарч нөгөө охиноо ирж хайж явахдаа вирус илэрсэн л бол амьд өсөн хамаагүй бүгдийг нуутанд хийж боогод бөөнд нь шатааж байхыг олж харан гүн шок. Чи юмаа гэж бодсон чи охиныг хайж гүсэр утсан дээр бичлэг үзүүлж байсан дуугаар нь олж амьд байгааг нь мэдээд баярлаад тэрч аваад нэг цэрэг найзыгаа халдвар авсан мэдэж бага зүүж байг арга нь олдно гэд байж итл ард нь ээжийн хүүдээ санаа зовоод эрэхтэй өвчин туссан гэж явж ит. Өөхөд үр хармаа гэж. Хүүч эрүүл байж бага аван ээжигээ тэрврээд уйлж гарлаа. Тэгсэн бус цэргүү тэр гурван эсрэг бууд алахад энэ өвчин имжлэгдэхгүй. Угаасаа бүгдийг нь устгах гэж байгаа гэл хүмүүс дунд хэлэхэд нөгөөдөл бүр асч холион бантах холимог хурах цааш. Эмч нар гол вирустэй их чи аваад явахдаа манай бүсгийг аваад явах гэж байтал аврагч маань охиныг нь олсон хаана вэ гэдэг станцаар хэлтэл айл хэдийн ааш аврын дээцэгтэй тулцсан хүмүүс машины зогсоолд ирсэн тэднийг хөөж гарна. Бөөн хөл хөдөлгөөний дундаас нөгөө гол үмийн эзнийг анх болсон ажир шин уур хилэнгээ барьж яд хутглаад алчихна. Бүхэл бүтэн нэг хотыг вирусээр дүүргчээд тэр их шизото ирээ. Охин сэргэж ихэлсэн тул өвчнийг дээх найдварын гэрэл анивчж байгаад ээж нь баярлаж араас хүрээд ирээрээ гэд хотоос гарчлаа. Иргэдийг улам сумалж үмийн нэг зохион байгуулж яваад сэргийн дараагүй өөрөө халдвар авцсан. Сөүл рүү явж нангатраа ичих шиг. Юу гэсэн үг юм? Юу гэж ойлгох юм ч тоо. Ард түмэн сөүлийн хязгаар тогтоосон хэсэг рүү ойртож эхлэхэд засгийн газраас иргэд рүүгээ буудалж хоорондоо алдцаж гарлаа. Тэнд гişүүд нь Америкийн засгийн газар татгуулаад энэ хүмүүсийг тентэн хядаад дуусах болж байхад ерөнхийлөгчд ганцаараа эсэргүүцэд бардггүй дээ. Муус амнууд хойд солонгост байсан бол иргэдээсээ төрөлд толгойгүй болж байхгүй юу? Дай шахуу юм бол цэргийн дарга охиныг вирус имжлэх гол ерөндөг гэдгийг дээрээс хойш анзаарч байсан гар түр ганцаараа үлдэх хооронд нь хүчээр аваач нь тариа гарах гэж үтэл. Хоёр аврагч найзад зурлаж зунгаарлцаар арай гэж охиныг авч хараад ээж охин хоёр нэг нэгнээ харж бие биелүүгээ тэмүүлэнгүй. Бяцхан охин ээжигээ буудуулахад жаахан биеэрээ хаан уйлсаар. Энэ үед Америк талаас бөмбөг хаях тушаал өгөх гэж байтал түрүүнээс хойш ганцаараа ард түмний хамгаалаад барахгүйсэн ерөнхий мэн аргаа барьж би арын дан ард иргэдийг минь битгий алаач гэж гуй хуурлах зэрэгцэн маргалт. Эмч камераар хүмүүс тунд байсан охиныг харуулan Вьетнамаас гаргаж авсан тариаг энэ охинд хийсэн бидэнд гарах гарцвэ гэж учирлаж байж бөмбөг хаях тушаалыг нь хүчингү болгож дөнгөл. Айц хүйцтэй байсаар бяцхан охин ингээд солонгос улсыг аварсан жинхэнэ аврагч болоод дууслаа да. Та нар мич гисэн энэ аюултай нөхцөл байдалд амны хаалтаа сайн зүүж аль болох олон үеийн газраар баг явж эрүүл мэндэд чухалчилж үзхийг хүсье да.